За гişүтэ өдрийн мэнд хүргэе. За надад нэг 3 асуулт байна. Энэ ашигт малтмлын тухай хуулийн 9-р зүйл бол засгийн газрын бүрэн эрхээр зохицуулсан байдаг. Тэгээ энэ зүйлд бол нэмэлт оруулахаар тусгасан юм байна. 9.1.19 чухал ашигт малтмлын жагсаалтыг батлах гэж одоо засгийн газарт ирэх өгж байна. Тэгээ нэгэнт хуулийн 4.1.32 дээр чухал ашигт малтмал гэж энийг ойлгоно гэсэн хатлаа. Ахаад 9.1.19 дээр одоо засгийн газар жагсаалт батлна гэдэг юм. Энэ ямар утга учиртай юм бэ? Энийг асууя гэж бодож байна. За хоёрдугаарт бол хуулийн төслийн 47-гийн 20-д үндсэн ашигт малтмлын бүтээгдэхүүн дагалдах эдийн засгийн ач холбогдолгүй тодорхой хэмжээний эрдэс металлд ашигт малтмлын нөөц засгийн төлбөр ногдуулахгүй байж болно гэсэн байна. Тэгээ би энэ заалтыг бол бас тодорхой хэмжээнд хаардж байгаа юм. Жишээ нь оюутлогын ордын үндсэн ашигт малтмал нь зэс дагалдах гэж цагаан алт гэж явдсан шүү дээ. Дорнодын шиншийн полиметалл гэхэл дагалдах маш олон металл байдаг байхгүй. Тэгээ энэ бүхэн чинь тэгээд ашигт малтмлын нөөц ашигны төлбөрөөс чөлөөж болохоор засгийн газар энийг ингээд шийдвэрлэж болохоор бас ингээд харагдаж байна. Тэгээ энийг бас нэг тайлбар авъя гэж бодож байна. 3-дугаарт нь энэ бичил ургаатай холбоотой асуулт сумаар энэ хуулийн төслийн 28-3-т ашиглалт баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүссэн үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана гэсэн байгаа байхгүй. Тэг яг энэ хуулийн нэр агуулгаар уншихаар ингээд бичил ургаатай холбоотой заалт юм шиг байна. Яг таад бол Эрдмийн ачит их хэдэргээд хэдэн компаниудыг төсөөлж бол бодсон баг л та. Гэхдээ энэ яг агуулгаар нь ингээд үзэхээр ингээд бичил ургааг хилээд байгаа юм. Тэгээ бичил ургаа эрхлэгчдийн үйл ажиллагааг энэ зохицуулсан зохицуулт ер нь эрх зүйн зохицуулт ер нь манай улсад ер нь айгүй зохицуултгүйгаас болоод айгүй авлаа асуудал дагуулсан шүү дээ өнгөрсөн хугацаанд бол 2008 онд нэг бичил ургаа эрхлэгчдийг дэмжих үндэсний хөтөлбөр гэж батлагдсан. Тэрнээс өөрөөр бол ямар ч ер нь одоо зохицуулт байхгүй байгаа. Тэгэхээр энэ бичил ургаатай холбоотой энэ хуулийн төсөл ер нь яг яаж орж иж байгаа юм бэ? Энийг ер нь бичил ургааг ер нь дэмжих гээд байна уу, зогсоох гээд байна уу? Ер нь яах гээд байна? Дамтны юмсад хариулъя 5 номер. За. Нэмсэн гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгürt бол нэмсэн гишүүний 4.1 дээр нөгөө хуулийн нэр томьёоны хэсэг байгаа юм аа. Тэрийг хилцсэн баг. 9.1.19 дээр бол өөрөөр хэлбэл олон улсад байгаа практикаар бол засгийн газар нь тухайн ашигт малтмлыг өөрөө ингээд чухал юм уу биш юм уу гэдэг томьёолоод явдаг байя гэдэг ийм зохицуулттай олон улсын стандарт байдаг юм билээ. Аргачлал тэрийгээр нь явна гэсэн. Зарим үед орж ирээ, зарим үед хасагдаад ингээ яваад идэх юм бэл. За энийг хэлж байгаа. За хоёрдугаар дагалдахтай холбоотой асуудал дээр бол бид бүх амнаатыг авдаг. Хувиргаад авдаг. Үндсэн одоо түүхэн эд дээр нь одоо шилжүүлээд тооцоод ингээд аваад явдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо засгийн газрын журам гарч жагсаалт баталж ингэж явдаг. Энэ нь хууль тогтоомжийнхаа хүрээнд одоо алдахгүй байх чиглэлээр ер нь авах талдаа дандаа явдаг. Явчихдаг. Ингэ шийднэ. Тэгэхгүй бол эн чинь бас янз янзын нөхцөл байдал гарч ирээд идэв. За бичил уурхайг бол юмсан гişүнэ хариуцлагажуулна. Хариуцлагажуулахгүй бол бас үнэхээр болохгүй байна. Яг үнэндээ. Бүртгэгдээгүй нөхөрлөлүүдийг бүгднийг бүртгэлжүүлнэ нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт амнаад төлөгч болгоно. За гуравдугаарт бол уулын ажлын тайлан өгдөг болгоно. Тэгэхгүй бол одоо бол өсө дураараа байгаа байхгүй. Задгаа. Тэгээд ингээд 5 хүртэл гагаар олгоно гэчээд 5 гэдээ бүр 20 гаад ингээд бүтэн уурхай явах жишээ нь ийм юмнууд хийгээд байгаа. Тэгэхээр энэ бол тэртээ тэргүүл одоо байгалийн хэвлийн газрын хэвлийн баялагийг ашиглаж байгаа учраас хариуцлагатай зохион байгуулалтаа бүртгэлтэй уулын ажлын төлөвлөгөөтэй бүр амнаад төлдөг болгоё гэсэн ийм зохицуултыг бид нар оруулж ирж байгаа. За үүсмэл орд дээр болон энэ баяжуулалтын үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хийж өгөхгүй бол одоо ер нь ямар зохицуулт байхгүй байгаа. Одоо хуйлгүй байгаа яг энэ баяжуулах үйлдвэрүүд бол өөрийн орд газаргүй одоо аж ахуйн нэгжүүд бусдын одоо түүхэн эдэг авч баяжуулах гэж байгаа бол зохицуултгүй байгаа. Энийг зохицуулъя л гэж.